гэсэн энэ тэгэхээр ер нь бол хүний ирж ирэхдээ хуулийн засагтай шударга бас бие даасан шүүх хараад шүүхгээр хэрэгжих боломжгүй. Тэгэхээр үндсүүл дарчлалын суур өмс зүйлийн одоо эцсийн хамгаалагч бол хараад тус хариуцлагатай шүүгчнэр. За тэгээд манайх бол мэри тогтолцоотой. Тэгэхээр мэри тогтолцоо гэдэг маань юу вэ гэхээр шүүгчийн энэ эрхэм хүндтэй өндөр хариуцлагатай ажлыг хуульчдаас шилэгдсэн хамгийн шилдэг үйлчлэлтнийхээ хувьд шилдэг ёс зүйн хувьд яг зөв тэр хүмүүсээс бүрдүүлж энэ тогтолцоо ажиллаж байна. Тэгэхээр энэ бол бидний эрхэм зорилго. За энэ тогтолцоо ерөнхийдөө 3 хэлбэрээр хэрэгжиж байгаа. Нэгдүгээр бол одоо зохион институтууд шүүгчнэр хуульчнараас төлөөд болж гарч ирсэн шүүхийн ерхий зөвлөлд шүүхийн мэргэжлийн хороо бол энд ажиллаж байгаа. За яг шүүгчийг сонгон шалгах. Өөрөлдвөл яг тодорхой объектив шалгуураар тэрийг хэн хамгийн сайн хангаж өгнө гэдгийг шалгадаг юм байна. Тэгээд шүүхийн ерхий зөвлөлд дээр явуулж байгаа энэ шалгаруулалт дээр хүмүүстэй ерөнхийдөө томилгоо хийж. За тэгээд мэргэжлийн үйл ажиллагааны төвшин гэж бас нэг 3 дахь хэлбэр байдаг. Гэхдээ одоогоор бол энэ цэцэг хууль шийдвэр хүчрэнгүй болцсон яваа. За тэгэхээр өмнө нь бол ямар тогтолцоос нэг 5 хүн мэдчихэ. Ерөнхийдөө карьер тийм хатуу карьерийн тогтолцоо байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл шүүгч болохын тулд шүүгчийн туслагаас эхэлж ажилласаар байгаа шат дамжаад ингээд явдаг. Гаднаас хүн ороход бол нэлээд тийм хаалттай байсан. За нөгөө талаас шалгуур нэр дэвшигчдээр тавьж байсан шалгуур маш цөөхөн байсан. Ерөнхийдөө юм 3 зүйлийг л заасан байсан. Дээрс боловсролтой нэг дээрээ 3 жил яашиг. За дээрэс нь шүүхийн мэргэжлийн ороо шалгалт авахдаа ерөнхийдөө хуулийн мэдлэг шалгасан тестээр за дасгал ажлууд ийм зүйлээр авдаг. Тэгэхээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүс, прокурор ажиллаж байсан хүмүүс бол шүүгчд нэг дэвшээд анх шатны шүүгч болсон байдаг. Жишээлх юм бол 2014 оны одоо 6 сарын статистик надад байна л да. Тэгэхээр энэгээр бол 248 хүн шүүгчийн шалгалт хийсэн 53% өмгөөлөгчд болсон. 29% шүүгчд болсон. 18%. Тэгэхээр энэ бол маш чухал дэвшил. Яагаад гэвэл шударга хийх бол зөвхөн хэсэг хүмүүсийн нийгмийн ойр. Хуульчнэрийн ганц. Тэгэхээр шударгаас тогтоохын тулд тэр асуудлыг тав талаас нь хийх ёстой. Тэгэхээр бол өөрөөр амьдралын тусдаа өөрөөр ихтэй хүмүүс тэр асуудлыг хийх юм бол илүү шударга шийдвэр гаргадаг гэсэн юм одоо хамтаа. Тэгэхээр ийшээ чиглэсэн чухал алхам болж байна гэж миний үзэж байгаа. За нөгөө талаас шалгалт бол шүүгчийн шалгалт олон байдлаар сайжруулсан. Энийг хойно дөрж болно. За шүүгчд тавьж байгаа болсон шинэ хуулиар бол ерөнхийдөө 7 төрлийн болсон шалгуур байгаа. Энэ дээр голчиж нэмэгдсэн ёс зүй зан чанар гэсэн юм шинэ элемент орж ирсэн. За өмнөхөөс давуу нөхөр илүү нарийнчсан тодорхой болсон байж байгаа. За мэрэгчлэрээ ажилласан байдаг бас нэлээд чухалчилдаг. Одоо хуульчийн зөвшөөрөл авч компани захирал хийгээч юм мэрэгжлийн ажиллаа хийгээгүй хүмүүсээс илүү яг өмгөөлөгчөөр ажиллаж байсан, прокурор ажиллаж байсан тэр хүмүүс бол нэр дэвшилтийнх нь нэг одоо чухал үзүүлэлт болж орж ирсэн. За энэ шинэ шалгуурын бас нэг чухал зүйл нь ёс зүй зан чанар гэсэн чухал элементийг ерөнхийдөө бараг нэлээд чухал болгож гаргаж тавьснараа давуу тал болж байгаа. За тэгвэл дутагдaltaй тал юу вэ гэхээр тэр шүүгчийн мэдлэг ур чадвараас гадна зан төлөв ёс зүйг бол нэлээд задлж тэгээд тэрийг тайлбарж ойлгох хуульчид шүүгчнэр иргэдийн дунд бол нийтмэл ойлголтод хүрэх энийг тайлбарсан тайлбараа бичгээр гаргах те яг тэр объектив энэ ч өөрөө цаана бол субъектив биш объектив шалгуурууд байна. Тэгэхээр тэрийг илүү дэлгэрүүлэх шаардлага байна. Тэгэхээр би бол судалгаанда энэ жагсаасан байдлаар дэлгэрүүлж болох юм гэдэг бусад орнуудын судалгаанд практик дээр тулгуурлаад гаргаж ирсэн. За энийг та бүхэн одоо номноос харж болно. За шалгаруулах үе шат бол юу байна вэ гэхээр ерөөдөө та бүхэн мэдж байгаа тий оронтой заарлан материалаа өгөн бүртгүүлэн танилцуулна гэсэн нэг иймэрхүү үе шатаар явж байгаа. Тэгэхээр цаг хэмнэх үүднээс одоо үе шаттай холбоотой 3 асуудал тавигдж байгаа. За энэ сонгон шалгаруулалтад шүүхийн ерхий зөвлөлийн оролцоо ямар байх юм бэ гэдгийг бол нэлээд тодорхой болох шаардлага байгаа. За хоёрдугаард нэр дэвшигчийн талаарх хуульчдын холбооны дүгнэлтийг бид нэр бас бодож үзэх хэрэгтэй. Энэ ямар дүгнэлт яаж гарч байгаа юм. За гуравдугаард нэр дэвшигчдийн нэрсийг олон нийт бүртгэн гутаа ил болгож байгаа. Энэ бол зөв буруу юу гэдэг бас бодмоор юм шиг.
За ерөнхий зөвлөлийн талаар бол үндсэн хуулийн 49-ийн 4 дээр ийм заах гэж байна. Ерөнхий зөвлөл шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцгүй хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашиг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцлөөр хангалттай холбогдсон үүргийг биелүүлнэ. За тэгэхээр энийг бид нар юу гэж ойлгохоос хамаарат шүүхийн ерөнхий зөвлөл энэ сонгон шалруулалтад яаж оролцох юм бэ гэдгийг гаргаж ирэх боломжтой. Тэгэхээр хоёр янзын үзэл баримтлал байж болно. Нэгдүгээр өргөн эрх мэдэлтэй ерөнхий зөвлөл, нөгөөх нь явцсан эрх мэдэл, яг сонгон шалруулалттай холбоотой тийм. Одоогийнхоор бол өргөн эрх мэдэлтэй явж байгаа. За өргөн гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн мэргэжлийн хорооны дүрм сонгон шалралтын журмыг боловсруулах, батлуулах ажлыг хийж байгаа. За мэргэжлийн хорооны гишүүдийн хуульчтай холбооны саналаар томилж байгаа. За тэгээд мэргэжлийн хорооны шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс аль нэгийг нь сонгоод ерөнхийлөгч рүү өргөн мэдүүлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бүх процессд бол ерөнхий зөвлөл орж байгаа, ерөнхийдөө ноёрхож байгаа гэж хэлж болно л доо. Тэгэхээр энэ бол ер нь 92 оноос хойш яваад ирсэн практик байна. За энэ чинь асуудал юу байна вэ гэхээр яг ерөнхий зөвлөл яг ямар шалгуураар хүмүүсийг сонгож ийн гэдэг дээр бол одоо ч асуудал яригддаг, өмнө нь ч юм яригдчихсэн. Тэгэхээр бүр энэ бол шинэ үндсэн хуулиас хойш яригдж байгаа. Тэгэхээр нэг асуудал нь юу гэхээр шалгаад хоёр институт ингээд ийш оролцоо явж байгаа нөр хүний нөөц, цаг, мөнгө одоо нэлээ их зарцуулсан ийм нүсэр процесс байгаа. За нөгөө талаас яг ерөнхий зөвлөлд энэ ч хоёр институт оролцож байгаа тохиолдолд бол ерөнхий зөвлөлийн хувьд яг гүнзгий энэ шалгах ажиллагаанд орох боломж бол миний хувьд жоохон хязгаарлагдсан юм уу гэж хараад байгаа юм да. Ягаад тэгэхээр 5 гишүүнтэй тэгээд 5 гишүүн бол ерөнхийдөө иргэдээс ирсэн мэдээлэл тэр шалгалтын дүнтэй хуульчтай холбооны дүгэлт гэсэн юмнуудыг хилцэж байгаа одоо сонголтоо хийж байгаа гэж би бол ойлгож байгаа. За манай одоо хамгийн сүүлийн хэлбэр дээр би бас ерөнхий зөвлөлд бол энэ хамгийн цөөхөн гишүүнтэй зөвлөлүүд энийг байгаа харьцуулаад авах юм бол их хвчлэн дандаа 10-аас дээш. Тэгэхээр ийм цөөхөн хүмүүст яг тэр нэр дэвшигчийг сайн шалгах боломжтой, хүнийх нь өв шалгах боломжтой юм гэдгээр жоохон эргэлзээтэй. Нөгөө талаас ерөнхий зөвлөл бол маш өргөн эрх мэдэлтэй учраас нэлээд одоо ачаалттай байгууллага. Тэгэхээр ерөнхий зөвлөлийн оролцоо яг ямар байх юм бэ гэдгийг бид нэр одоо харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр ерөнхий зөвлөл яаж оролцох журмууд тодорхой биш, хуулийн маш ерөнхий зохицуулалтаа тэгээд мэргэжлийн хорооны гишүүдэд бол ёс зүйн дүрм байдаг. Ерөнхий зөвлөлийн гишүүд бол одоохондоо тийм юм байхгүй байж байгаа. Гэх мэтчлэн юм зохицуулалтын дутагдaltaй байдал бол байж байгаа. За нөгөө нэг хоёр дахь үзэл баримтлал бол юу байж болох вэ? Ерөнхий түрүүн үндсэн хуулийн 49-ийн заалтыг харахаа яг шилж олохыг ерөнхий зөвлөл өөрөө хийн гээгүй байна. Өөрөлдөө тэр нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж багхгүй юу? Энийг бол бид нар бас явцгаар тайлбарлах боломжтой. Өөрөлдөө ерөнхий зөвлөл шүүхийн захиргааныхаа асуудал дээр яг цэвэр нөгөө менежментийн асуудал дээр голлоод энэний хажуугаар зүгээр мэргэжлийн хорооны дүрм сонгон шалгуулалтын журам те энийг боловсруулж батлуулах, гишүүдийг нь томилох те техникийн дэмжлэг үзүүлэх ийм чиг үүрэгтэйгээр ажиллах бүрэн боломжтой. Жишээлбэл хойд Европын шүүхийн зөвлөлүүд бол иймэрхүү байдлаар ажилладаг те. Тэгээд ерөнхийдөө дэлхийн нийтийн хандлага юу гэхээр сонгон шалгуулалтын гол ажлын мерит тогтолцооны амин сүнс юу вэ гэхээр нэг институт тэрийг нэлээд сайн гүнзгий судлаад тэгээд тэр судалсан дүгнэлтээр тулгуурч нэр дэвших ажиллагаа явуулдаг байх нь зүйтэй гэсэн юм хандлага байна. Тэгэхээр би даасан шүүх төлөвлөсөн усууд юу вэ гэхээр ерөнхийдөө хойд Европ гэх те ерөнхийдөө шүүхийн захиргааны институцийг зөндөө олон шүүхийн захиргааны чиглэлээр олон институцууд хуваасан байгаа те шүүхийн зөвлөл гэж байна. Сонгон шалралтын тусдаа институт хийдэг. Ёс зүйн асуудлын тусдаа институт хийдэг. Тэгэхээр энд бол ерөөсөө энэ шүүхийн захиргааны эрх мэдлүүдийг төвлөрүүлдэг хойд Европ загвар тий. Өмнөд Европ гэдэг Франц, Италид бол бас салгадаг. Өөрөөр шүүхийн зөвлөл нь сонгон шалруулалт сахилгын асуудлаа хариуцна. Тэр цэвэр захиргааны асуудлын хууль зүйн яам нь хариуцсан гэж байна. Тий. Шүүгчдийн оролцоо. Тэгэхээр манай ерөнхий зөвлөл бол ерөнхийдөө энэ бүх чиг үүргүүд ингээд төвлөрсөн байгаа учраас жоохон онцгой болчихоо. За дээрэс нь одоо Америкийн 35 мужид бол яг мерит тогтолцоо байж байгаа. Нэг Judicial Selection Committee гэдэг нэлээд сайн шалгадаг. Тэгэхээр яаж шалгадаг вэ гэдгийг бид нар харах хэрэгтэй. Тэгэхээр одоо би нэр дэвшигчийг шалгах тийм хоёр аргын тухай ярина. Тэр аргуудаас бид нар алийг нь сонгосноос хамаарат ерөнхий зөвлөлийн оролцоог тодорхойлох боломжтой. За одоо хуульчтай холбооны дүгнэлт рүү оръё. Ямар ч гэсэн нэр дэвшигчдийг
сая 15 он хүртэл бүртгэсэн бүх нэр дэвшигчдийн хуульчдын холбоороо явуулдаг байсан. Одоо яг үгээр шалгалтад тэнцэн нэр дэвшигчдийн нэр хуульчдын холбоонд ирээд хуульчдын холбоо дүгнэлт гаргадаг. За энэний давуу тал нь юу вэ гэхээр шүүгчийн томилгоонд хуульчдын бүх хуульчдыг нэгтгэсэн холбооны санал дүгнэлт тэр үнэлгээ орох юм гарц нээж байгаа нь бол маш чухал. Яг тэгэхээр тэр нэр дэвшигч хинбэ гэдгийг бусад хуульчид нь л мэднэ. Тэрийг тодорхойлох газар нь сайн тодорхойлох газар нь хуульчдын холбоо тий. За тэгээд тэгвэл хуульчдын холбоо зөвхөн тэр нэр дэвшигчийг шалгасан, судалсан тэр судалгаан дээр үндэслэж дүгнэлт гаргаж байгаа тохиолдолд энэ мэри тогтолцоонд хувь нэмэр оруулна. Тэгээгүй тохиолдолд энэ бол хэрэггүй зүйл, тийм ач холбогдолтой зүйл биш болно. Тэгэхээр одоогийн хуульчдын холбооны нэр дэвшигчийн үнэлгээнд ерөөдөө 4 асуудал байна гэж би 2 жилийн өмнө гаргаж байсан. Гэхдээ эхний асуудал нь шийдэгдсэн байж байгаа. 2005 онд за эхнийх нь хэд эрт оролцоо, хоёр дахь нь цөөхөн явцуу шалгуураар үндэдэг, гуравдугаарт нь өнгөц шалгадаг, дөрөвдүгээрт нь улс төрийн дүгнэлт хийдэг гэж. За нэгдүгээрт хэд эрт оролцож ийн гэдэг маань яг үгүй нөгөө бүх нэр дэвшигчдийг явуулдаг байсан 15 он хүртэл. Тэгэхээр нөгөө шалгалтад тэнцэхгүй хүмүүсийг шалгадаг тийм. Тэгээд энэ яг үгүй бүх тэр мэдээлэл ингээд тараа явчихдаг юм байсан. Тэгэхээр энийг бол 15 онд өөрчлөөд зөвхөн тэнцсэн хүмүүсийг явуулдаг болсон. За гэхдээ нөгөө 3 асуудал нь одоо шийдэгдэг байна. Жишээлбэл яаж юм нэхэр хуульчдын холбооноос үнэлгээ өгж байгаа шалгуур нэг цөөхөн маш явцуу шалгуур 3 жил үргэлжлэн сургалтад суусан уу, эрх зүйн тодорхой чиглэлээр мэрэгсэн үү, за мэрэгчлийн үйл ажиллагаа тасралтгүй хүйсэн үү, за сүүлийн 1 жил дүрм зөрчсөн үү те захианы зөрчил гаргасан уу. Гэтэл бусад ийм чигүүрхтэй манайхтай адилхан хороод бол бүр маш сайн шалгадаг. Өөр гүнзгий ерөөсөө тэр хүн хинбэ гэдэг бүх юмыг гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр би яг тэр ажлыг хийдэг хүнтэй Skype-аар бас бүр 2 цаг ярьж асуусан та. Тэгэхээр манай хуульчдын холбоо бол одоохондоо энэ шалгуур нь явцуу байгаа учраас бүрийн шалгаж чадахгүй. Жишээлбэл зам төлөвийг шалгаж чадахгүй байгаа. Ёс зүйг нь шалгаж чадахгүй. Ерөөсөө шүүгч хүнд мэдлэг ур чадвар чухал. Тэгвэл тэрнээс илүү чухал нь ёс зүй зам төлөв байгаа байхгүй. Мундаг сайн мэдлэгтэй мөртлөө ёс зүйгүй хүнтэй шүүгч болох юм бол яг галзуу хүнд хутга байрлуулсан шиг л юм болно тий. Асар их ирэх мэдлэг байгаа учраас. Тэгэхээр гол зорилго нь сайн ёс зүйтэй хүнийг олох гэж байгаа байхгүй юм тий. Тэгэхээр хуульчдын холбоо бол энэ хувь нэмэр оруулах чадахгүй байна. За хоёрдугаар дөнгөж, гуравдугаар дөнгөж шалгаж байгаа. Одоо байж энэ шалгалтын ороо мэрэгшил урд чадварын ёс зүйн хороо мэрэгчлийн төрөв ёс зүйн хороо нэр хүндийг шалгана гэдэг боловч яг үгээр энэ зүгээр санд гаргаад 10 өдрийн дотор нэг саяны нэг цөөн шалгуураар энэ болж болохгүй санд ордог явдаг. Тэгэхээр энэ хоёр хороо орж байгаа. Нүсэг. Тэгээд энэ хоёр хороо хүнсгийн орж ямар боломж бол одоогийн байх. Дөрөвдүгээр улс төрийн шийдвэр гаргаж байгаа гэж би бол шууд хэлж байгаа. Яагаад тэгэхээр шалгасан сая хороодын саналыг хилцээд хуульчдын холбооны зөвлөлд яг нөгөө бодлого тодорхойлдог институт олонхоор санал хурааж байгаа. Тэгэхээр нөгөө хумигдмал мэдээлэлээр тулгуурлаад би энэ хүнийг таньдгүй юу? Эсвэл би энэ хүн дуртай юу дургүй юу гэдгээр ерөөхдөө санал ураагаа шийддэг. Тэгэхээр хуульчдын холбоон сайн ажилладаг газар хизээж ингэж дүгнэдэггүй. Яг үгээр тусгайлсан яг энэ чиглэлээр шалгасан тэр хорооны яг шууд дүгнэлтээ гаргаа явуулдаг. Ингэжээс мэри тогтолцоо болно. Түүнээс тэр нэр дэвшигчийг таньдгүй үгүй юу гэдгээр бол явахгүй. Зүгээр зөвлөлийн оролцоо юу байж болох вэ? Дүрм журмыг нь гаргаж өгөхтэй. Тэр тусгаасан хорооны гишүүдийг нь томилох, хяналт тавих ч гэдэг юм уу. Тим чиг үүргээр байх юм бол илүү зохистой байна. Тэгэхээр хуульчдын холбооны нэр үнэлгээ өгж байгаа нь бол яг үгээр тухайн нэр дэвшигчийг үнэлгээ судалсны үндсэндээ шүүгчээр ажиллах шаардлагыг хангаж ийн үгүй гэдэгтээ дүгнэлт гаргаад ерөнхий зөвлөлт рүү явуулдаг чиглэл рүүгээ хуульчдын холбоод энэ төр журмаа шинжлэх нэн даруй шинжлэх шаардлага бол байгаа юм а гэж бодож байна. За энэ судалгааг уг нь би 2 жилийн өмнө хийгээд Бацүх ерөнхийлөгч нөгөө цаасан хэлбэрээр өгч ирсэн л дээ. Яг ийм байдлаар өөрчлөлт болох юм гээд. Гэхдээ тэр төсөл бол яваагүй тэгээд үлдсэн байгаа. Одоо гүн бэлэг ерөнхийлөгчд бас энэ талаар санал солилцъё гэх юм бол миний хувьд дуртаяа санал солилцож оролцох боломжтой. За хоёр дахь асуудал яаж юм нэхэр нэр дэвшигч ингээд юм аа өгнө шүү дээ. Тэгэн гууд яаж юм нэхэр бүх мэдээллийг ил тавьчихдаг. Хин ямар юм гэсэн. За тэгээ нөгөөдөр чи шалгалтад өгөхөөр нилээд хэсгээр хасагдчихна тий. Тэгэхээр энэ ямар байдлыг үүсгэж ийн нэхэр нэр дэвшигч тэр шалгалтад тэнцээгүй нэр дэвшигчдийн нэр хүндээг унгаах тий. Өө энэ чи шүүгч шалгалт өгчөөд шүүгч болоог чадаагүй юм байна. Энэ ямар сайн хуульч юм уугүй юм уу тий. Ийм юм үүсгдэг учраас энэ бол нөгөө сайн нэр дэвшигчд бас заримдаа юмгээд би тэнцэхгүй бол нэр эвгүүж байдалд орчих юм гээд тоог нь багасгачдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бусад оронд яаж ийм нэхэр бүр яг томилго субъект руу явхад ер нь нэр нь ил болдог. Тэр хүртэл бүх ажиллагаа нууц явд юм байна. Нууц тэгтээ тодорхой субъектуудыг оролцуулаад
А тэгжээж яг хөөр илүү олон хүмүүсийг одоо материалыг аавн тэгээд олон одоо материал ирж байгаа учраас хамгийн сайныг олох боломжтой. Гэсэн ийм нэг юу байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр засах хэрэг байгаа гэж. За мэрэгжлийн хоороог бол та бүхэн мэдж байгаа тий. Үнэлгээ хийдэг гол хороо. Тэгэхээр мэрэгжлийн хорооны одоо явуулж байгаа шүүгчийн шалгалт илүү ил тод болсон нь бол маш сайн одоо тий шалгалтын заар тий. За тэгээд нөгөө шалгалт явж байгаа процесс чинь камераар бичигдээд хинч хяналт тавьж болдог ийм тогтолцоо болсон. Дээрээс нь хөндлөнгийн шинжийн нь бол нэлээд сайжирсан. Ягаад тэгэхээр компьютероор засдаг болсон учраас мэрэгжлийн хорооны гишүүн хэний материал засаж байгаа ерөөхдөө мэдэх боломжгүй. Тэгэхээр энэ бол нэлээд бас объектив тал руугаа дүгдэж байгаа. За шалгалтын агуулга бол өмнөхөөс нэлээд баяжсан. Жишээлбэл энэ чинь тесттээс гадна яаж нэхэр үндсэн хуулийн мэдлэг шалгаж байгаа, шүүхийн шийдвэрт анализ хийлгэж байгаа тий. А өөрийнх нь тэр шүүгч байсан хүний өөрийнх нь кейс дээр сонгож анализ хийдэг. Тэгээ иймэрхүү байдлаар нэлээд одоо баяжсан ийм сайн тал байна. Гэхдээ за тэгээ шалгалтыг бол яасан гэхээр 2013 онд журам батлагдаад иймэрхүү одоо дөрвөн шалгуураар үнэлжсэн бол 2015 онд журамд өөрчлөлт оруулаад ерөнхийдөө хоёр зүйлийг олчилж ингээд 100 оноогоо шалгадаг болсон. Мэдлэг ур чадвар зам төлөв тий. За энэний харьцаа нь юу вэ гэхээр ингээд та бүхэн журмаас харж болно тий. Одоо бүх нэр дэвшигчдээс авдаг адилхан шалгалтууд байгаа. Давх хяналтын шүүгч, ерөнхий шүүгч нэр дэвшиж байгаа хүмүүсээс авдаг юмнууд байж байгаа. За зам төлөвийг бол ерөнхийдөө сорилоор авж байгаа. Сорил энэ бол ёс зүйн тохиолдол тийм жижигхэн хэмжээний бодлогууд ерөнхийдөө явж байгаа. Тэгээ энэ бол яг Америк эднэрт бол нөгөө пүүлийн шалгалт дээр ирэхдээ нийлээд өстөө явж байгаа. За ярилцлага бас хийгээд тэгээд 10 хүнээс тохиолдлын журмаар одоо 5-ыг сонгож асуулга авдаг. Одоо тэр нэр дэвшигчийг мэддэг. За энэ бол өмнө нь байгаагүй бас нэлээд шинжилтүүд байна. За тэгээд 60-аас 80 оноо 60 оноо аваад бол хэсэгтэй хангалт үгээд 60-аас 80 бол хангалттай 80-аас дээш бол бүр аа. За тэгэхээр шалгалт авж байгаа энэ аргыг бол давуу тал нь юу вэ гэхээр хоёр үндсэн давуу тал. Нэгдүгээр объектив байх боломжтой хувь хүний үзмжийг багасгах нь үзмжээр шийдэх. Тэгэхээр энэ яаж юм гэхээр одоо нэгдүгээр бол шалгуур нь хайцсангуу тодорхой тийм бичгээр ингээд авчиж. За нөгөө талаас хэн ямар бодол хийсэн юу хийснийг бол хэнийг нь мэдэхгүйгээр мэрэгчлийн хороо үнэлж байгаа учраас хайцсангуу объектив үнэлдэг юм давуу талтай тийм маргаан баг. За хоёр давуу тал нь юу гэхээр одоо шинжилт хийгээд ингээд шүүгч нарын 67% хүү зовлон хүний шинээр томилсон зорилт явж байгаа 60% томилсон гэж. Тэгэхээр энэ их олон нэр дэвшигчтэй шалгалт нэр дэвшигчтэй сонгох техникийн шалгалтын арга яг хялбар шалгалтаа аваад тэгээд тэнцэг хүмүүс ингээд цаашаа явах тийм. За шалгалтын аргын сул тал нь юу вэ гэхээр ерөөс тэр нэр дэвшигчийг бүрэн үнэлж чаддаг. Зөвхөн мэдлэг ур чадварын үнэлдэг. Зөвхөн мэдлэг ур. Яг хүн хинбэ гэдгийг л үнэлэх нь хамгийн олж тогтоох нь чухал гэж байгаа. Тэгэхээр сэргэлэн хүн болоод шүүгч хизээс сэргэлэн хүн байж болохгүй. Зөвхөн сэргэлэн тэмцэх юм гэж байна. Тэгэх бол яг нөгөө мэдлэгтэй тэрийг уруулаа ашиглаад эвгүй байдлаар орчин тийм. Шүүгч хүн ухаалаг ёс зүйтэй хүн байх хэрэгтэй. Тэгэхээр ухаалаг ёс зүйтэй хүн үү, зам төлөвтэй хүн үү гэдгийг л олох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр шалгалтыг бол одоо сэргэлэн хүн бол сайн хамгийн өндөр оноо аваад тэгээ шүүгч болж шүү дээ тийм. Гэтэл одоогийн тогтолцоод яг зам төлөв юм уу ярилцлага тэр тохиолдол гэсэн юмуд орсон ч гэсэн яг тэр хүн хинбэ гэдгийг шалгах юм одоо тогтолцооны хувьд бол боломжгүй байж байгаа. Тэгэхээр бид нар яаж гэхээр зөв зүйлийг мэддэг хүн төдийгүй яг тэрийг хийдэг хүнийг олж байгаа. Тэгэхээр хийдэг хүнийг олохын тулд тэр хүнийг нь судалдаг байна л да. Тэгэхээр одоо миний судалгаагаар олсон зүйл юу гэхээр би ингээ хүнийг нь судлахаар гэж нэрлэжээд байгаа юм байна шүү. Зөвхөн шалгалт биш яг шалгалт авч болно авахгүй ч гэсэн гол нь хүнийг нь судлах нь чухал гэх. Тэгэхээр хүнийг нь яаж судлах юм гэхээр өнгөрсөн тэр хүн хэн байсан бэ гэдгийг нь олж тогтоогоод өнгөрсөндөө сайн мэрэгчлийн хуульч байсан болов тэр хүн шүүгч болоод тэр хараад ус байдлаар дархлагдсан өндөр хариуцлага ухамсарсан шүүгч болж чадна гэдэг. Тэгэхээр өнгөрсөн амьдралыг нь бүр ингээ мөрдөө шалгаад ерөөсөө бүр асар нарийн шалгалж тэр хүнийг тоо. Тэгэхээр тэр хүнтэй холбоотой бүх материалуудыг цуглуулна. Таньдаг хүмүүс, сурч ирсэн хүмүүс, хам шүүгүүрд орж ирсэн хүмүүстэй тэр хүмүүсээс нь ярилцлага ав. Гэхдээ өндөр нууцтайгаар энэ хүн ийм чухал албанд нэр дэвшиж таны хийсэн ямар ч мэдээллийг нэр дэвшигчд хэлэхгүй хинт задруулахгүй гэдэг амлалт өгөөд яг уу тэрийг зөрчих юм бол ёс зүйн өндөр хариуцлага бол. Тэгээд тэр их сурвалжуудаас баахан мэдээлэл цуглуулад тэгээд яг үхээр энийг хийж байгаа хүн сөрөг мэдээлэл гарах юм бол дараа нэр дэвшигчтэй өөрөө ярилцлага юм. Сөрөг мэдээллийг заавал нэр дэвшигчд их сурвалжийг нь мэддэхгүйгээр хилээд нэгцаалт авч ээж үнэлгээнд оруулдаг гэж байгаа юм.
А хэрвээ хэлэхээр нөгөө их сурвалжийн мэдгч юм бол тэр мэдээллийг хасах хэрэгтэй. Өөрөөр шудраг байх үүднээс нэг дайсантай нуулзчих юм бол тэгэл баахан муу юм ярьж штэ. Тэгэхээр сөрөг мэдээлэлээр заавал нэр дэвчээс шууд сар няцаалт авч байгаа. Тэгээ бүр маш дэлгэрэнгүй тайлан бичээд энэ дээрээ тулгуурлаад нөгөө хорооныхоо гишүүд нөгөө тэрэн дээр тулгуур санал хурааж явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо нөгөө номны хавсралтаар бол яг энийг бүх яаж хийх дүрм журмыг өөрчлөх шинжсэн найруулга бол бүгдийг бодлоо. Одоо зүгээр бодлогын шийдэл гаргах зүйл байж байгаа. За энэ бол давуу сул талтай тий. За сул давуу тал нь юу вэ гэхээр яг тэр сайн хүн үү гэдгийг нь олж тогтоох. Сул тал нь юу гэхээр энийг хийж байгаа хүмүүс өгж байгаа өндөр итгэлээр тулгуурдаг учраас нөгөө талаас хэрвээ өндөр итгэлтэй хүн олж чадахгүй бол яг субъектив юм ороод нөгөө шалгалтнаасаа дорцсон болчихно тий. Яг нөгөө шалгалт хийж байгаа хүмүүс чинь яг үнчээр энийг олж тогтоох чадахгүй болчихно тий. Тэгэхээр яг одоогийн энэ миний 13 онд хийсэн схем л дээ. Одоогийн тогтолцоо ерөнхийд нь харах юм бол юу вэ гэхээр 5 субъект орж байгаа. Мэргэжлийн хороо, ерөнхий зөвлөл, хуульчдын холбооны шалгалтын хороо, ёс зүйн хороо өдөрдох зөвлөл нь тий. За тэгсэн мөртлөө энэ одоо хамгийн одоо сул тал нь юу вэ гэхээр нэгдүгээр бол бүх юм нь ил болоо явж байгаа учраас энэ жоохон хүмүүсийн нэр хүнд талтай байж. Ногооноор тэмдэглэж байгаа нь ил болж байгаа процесс тий. Олон субъект орж байгаа мөртлөө ингээ өнгөц бүгдээр шалгах явчих واخгүй. Яг нарийн орохгүй. Тэгээд ирэхээр тэр хүн хинбэ гэдгийг сайн тогтоож чаддгүй. Энүүгээрээ бол яаж юм нэхэр одоо зарим хүмүүс ээж энэ одоо мундаг мэдлэгтэй чадвартай хүн гэхдээ энэ хүн шүүгч байх хүн биш ээ гэж. Хүмүүс ерөөдөө мэддэг. Яг уу. Ингээд адаар зандаа тэгээ амар тийм нөгөө баястай хүн байдаг шүү дээ заримдаа тий. Ингээл амар өсөрхөг. Энэ бол угаасаа ийм гээд энэ хүүхчиг хүндээ гэл ингээ хүмүүс тогтооцсон байдаг шүү дээ. Ерөөсөө тэр зам төлөв. Тэгэхээр ер нь бол хүн бол амьдралынхаа явцад ингээ өөрийнх нь нэр хүнд нь бий болцсон байгаа байхгүй юу? Өөрийнх нь хүснээс үл хамаар. Тэгэхээр тэрийг олж тогтоох болов. Тэгэхээр бид нар бол өнөөдөр тим хийж чадахгүй байгаа учраас эрсдэлээ. За яг зүгээр шилжилтийн үед бол би одоо Bryant White профессортой санал нэг байгаа юм юу гэхээр яг манад одоо энэ хүнийг нь судлах тогтолцоог авах үе мөн үгүй гэдэг дээр бол нэгдүгээр бол олон нэр дэвшигчнэр явж ирсэн нэг шалтгаан байна те. Хүн болгоны тэгж нарийн судлахад хэцүү. За хоёрдугаарт бол яг мэргэжлийн хороонд энэ чигүүргийг өгсөн ч эсвэл ерөнхий зөвлөлд өгсөн ч энэ хүмүүс нь үнэн голоосоо сайн ажилласан ч гэсэн энд итгэх олон нийтийн итгэл одоо гарч ирж чадахгүй. Нөгөө нийт төрийн албан агч нарт итгэхдээ ингээ бүгднийг авилгацсан гэд хэлцдэг нэг тийм ойлголоо шүү дээ олон. Гэтэ үнэндээ бол бүгдээрээ тийм яхаа алдсан биш. Ихэнх нь бол сайн. Тэгэхээр яг цаг үеийн мөн үгүй гэдэг бид нар бол бодох хэрэгтэй. Миний хувьд бол одоохондоо яг шалгалтын аргаараа явж явах хэрэгтэй гэж бол би ойлгож байгаа. Тэгээ шалгалтын аргаар явж явахд бол асуудалгүй. Ягаад гэвэл ерөнхий зөвлөл ингээд мэрэгчлийн орооны шалгалтад тэнцэх хүмүүсээс ерөнхий зөвлөл сонгож байгаа ч юм бол яг нэхэр шалгалтад тэнцэх хүмүүсээс сонгож байгаа учраас тэнцээ бол яг тэнцэхгүй хүмүүс хасагдсан тийм. Гэхдээ цаашаа бид нар хийх ёстой юм гэхээр ерөнхий зөвлөлийн яг тэр болж игэл ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нь олон болгоод хэрвээ заавал ерөнхий зөвлөлд оролцсон гэвэл хүнийх нь өөрсдөө шалгадаг юм руу орох хэрэгтэй байхгүй. Тэгэхэд бол ерөнхий зөвлөлийн гишүүд өөрсдөө явна. Өөрсдөө хийдэг байхгүй. Түүнээс ажлын албаар хийхгүй. Тэр Лансмен гэдэг миний уулзсан профессор яг ийм ажил хийдэг хорооны хүн байхгүй. Тэр хүн өөрөө хийхгүй бол бусдад дамжуулж нөгөө мэдээллийн нууцтай бүх юм алга болчих шүү дээ. Тэгэхээр ерөнхий зөвлөлийн гишүүд ийм юм хийх хүсэлтэй юугүй юу? Хэрвээ ийм зүйл хийхгүйгээр одоо ингээд тодорхойгүй байдлаар сонголт хийж байгаа нь бол өөрөө мэри тогтолцоонд нэлээд халтай байна л да. Хүмүүсийн итгэлийг унаах. Өөрөөр яагаад шалгалтад тийм 1 2 3-д орсон хүмүүсийн нэрийг явуулахгүй хамгийн сүүлд орсон хүнийг явуулж байгаа гэж. Нөгөө шалгуур юун тодорхойгүй юугаар сонгож байгаа тодорхойгүй. Тэгэхээр энийг бол бид нэр шийдэх хэрэгтэй байгаа гэж. Аль аргыг сонгохоо шийдэх. За тэгээд яг үгүй нарийн юмнууд бол детальчлаад байж байгаа. Тэгэхээр нэгдүгээр бол дүгнээд ихсэн шалгууруудыг тодорхой болгох тийм нэр дэвшигчдэг. Одоо бол жоохон байгаа ерөнхий юм наривчлаад энэний тайлбар майлбарыг гаргах хэрэгтэй. Цөөн субъект нийлэн гүнзгий орж судалдаг байх хэрэгтэй тийм. За мэргэжлийн хороо нийлэн гүнзгий ордог байж болно. Эсвэл хуульчдын холбоон дээр гэхдээ ерөнхий зөвлөлөөс хараад бусаар нийлэн гүнзгий ордог. Давхар энэ хоёр процесс бол явах. Тэгэхээр хуульчдын холбоон дээр тусгаалсан Judicial Selection Committee гэсэн тийм committee байх хэрэгтэй. Яг тэгжээж энэ бол хөв нэмэр оруулна. Одоогийн шиг бол явж болохгүй гэж. За 3 дахь дүгнэлт юу гэхээр шүүхийн мэргэжлийн хорооны гишүүдийн ёс зүйн дүрмийг шинжлэх хэрэгтэй. За энд олон юм байгаа. Гэхдээ би дурдахад өнгөрсөн хугацаанд гарсан нэг зөрчил юу вэ гэхээр мэргэжлийн хорооны гишүүн өөрөө гишүүн байж байхдаа шүүгчд ерөнхий шүүгчд нэр дэвшиг ерөнхий шүүгч болж байгаа.
За тэгснэ ахаад яасан 15 оны 1 сард усын дээд шүүхийн нэр дэвштэй сонгон шалгуулсан. Өөрөө мэрэгжлийн хорооныхоо ажлаа өгөнгуутаа нэр дэвшиж. Энийг бол хатуу хоригддаг. Одоо манай хуулиар бол аж сандрын зөрчилтэй зүйл хийж болохгүй үг нь ерөнхий хориглолт байгаа юм л да. Тэгэхээр тийм хориглолт байсаар хахад ингээ явж чинь олон нийтийн дунд яриад байгаа байхгүй. Хөөцрийн дунд те иргэдийн дунд яаж юм тэгэхээр нөгөө мэрэгжлийн хороонд өөрөө ажилтдаг хүн чинь нэр дэвшээ явж байна. Бүгд тэр технологиг мэддэг, шалгалт яаж явагдгийг мэддэг, өөрөө хорооны гишүүдийг таньдаг мэддэг хүн явж байна. Тэгэхээр энэ бол өөрөө нэлээд ноцтой зүйл л дээ. Одоо нөгөө энэ мэри тогтцооны итгэлийг л унгаагаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ёс зүйн дүрм дээр уг нь ийм заалт төсөл байж байгаад ороогүй. Тэгэхээр энийг нэлээд тодтогч эргэж оруулах энэ мэт юмнууд бол байж байгаа. За мэрэгжлийн хорооны бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Одоо шалгах хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. За 5 жилээс 3 жилээр сөөлжиж томилдог байх хэрэгтэй. Өөрөлд одоо ингээ мэрэгжлийн хорооны ерөнхий зөвлөлтөж шүүхийн ёс зорж бүх гишүүд нэг мэтгэд бүгдээр гараа авчихна. Энэ бүх хүмүүсийг сөөлжиж томилохгүй бол өөрөөр 3 жил тутам 3-ны 1 нь ингээд солигдож идэг байхгүй бол нэг залхам чанар байхгүй болчих. Одоо ерөнхий зөвлөгөөл гэх чинь 3 жил баахан судалгаа хийгээд ингээд шүүмжлүүлээд эсвэл яг уу сайлуулаад явж байгаа одоогийн бүр бүгдээрээ гараа явуул яг уу шинэ хүмүүс ирэн чинь суралцах буй юм болно. Нөгөө уураг тарих байхгүй болчихно. Энтэй адилхан мэрэгжлийн хоороон дээр бас юм гарч ирж байгаа байхгүй юу? Ёс зүйн хорооч адилхан. За долоод нь бол дээд шүүхийн шүүгчнэр бол бүр онцгой шалгах хэрэгтэй гэж. Саяын шалгалтаар явахаас гадна одоо Америкийн зарим мужид яаж ийм гэхээр энийг бас шилжилтийн усууд авсан байж. Дээд шүүхийн шүүгчдэр бүр тусгайлсан ажлыг хэсэг гаргадаг. Хуулийн профессорудаас мөрцсөн. Одоо иргэний эрх зүйн профессорудаас бүрдсэн ажлын хэсэг. За тэгээд яг уу практик хуульчтай ажил. Тэгээд тэр хоёроор нөгөө саяын бүх юмнуудыг мэдлэгийнхаа хувьд ямар вэ гэдгийг шалгуулдаг. Яг тэгэхээр нөгөө хууль юу вэ гэдгийг шийддэг хүмүүс байгаа хгүй ерөнхийдөө. Дээд шүүхийн шүүгч. Парламент тэр хуулийг өөрчлөхгүй тэгээ хууль юу вэ гэдэг чинь дээж үгүй шийдвэрээр явна тий. Тэгэхээр ийм зохицуултаас орох хэрэгтэй гэсэн ийм санд байж байгаа. Тэгээд шинээр томилогдсон шүүгчдэд зориулсан сургалт эдрийг бас сайн явуулах тий ачаал баг өгөх гэсэн. Энэ яг зүгээр нэмэлт иймэрхүү юмнууд бол байгаа. Жишээлбэл 13 онд 14 он шинээр томилогдсон зарим шүүгчнэр хэлжсэн. Гараад ирэнгуут 100 хэрэг өгсөн гэж байгаа. Ачаалттай гэл. Тэгээ бүр өгөхийн тулд та нар натаа яа. Тэгэхээр энэ ч бол зохицуулт хийх бол нөгөө шинэ шүүгч болсон хүмүүс ч бусад ингээ аажмаар тэгээд 10% 20% тий Тэгэхгүй бол нөгөө алдаа гарах хэсэлтэй. Тэр чинь нэг хэрэг чинь нэг хүний амьдрал явж байгаа хгүй. Хамгийн чухал юм аа маргаанд орцсон явж байгаа хүн. Тэгэхээр энэ дээр бас жоохон цаашаа бодох хэрэгтэй юм шиг. Тэгэхээр дүгнэлт юу вэ гэхээр хамгийн сайн хуульчдаас бүр хамгийн шилдийг нь хамгийн ёс зүйтэйг нь олж томилуулдаг болохын тулд яг нэр дэвшигчийг илүү бодтой үнэлдэг болох хэрэгтэй. Цаг мөнгө хүн хүч хэмнсэн олон нийтийн итгэлийг хадгалсан нэр дэвших бүрийн эрхэм чанарыг хүндсэн тийм. Ийм тогтолцоол бол бид нар явах хэрэгтэй. Тэгээд энэ шинжилт бол зөвхөн 9 онд эхлэв 12 онд эхлэв. Энэ бол 92 оноос хойш ихсэн. Шинжилт бол өөрөө процесс. Эдгээр энийг хийхдээ бид нар суралцдаг алдаагаа засаад явдаг. Тэгэхээр тэр үүднээс ажигсан энэ хилцүүлэг болж байгаа. Тэгээд нээлттэй нэгэн форум хуульчдын холбоо энийг санаачилж зохион байгуулж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд ерхий зөвлөлийн гишүүн шүүгчнэр хуульчнар хүрэлцэн хийсэн байна. Тэгэхээр бүгдээрээ бол алдаа оноогоо дүгнээд энэ тогтолцоолууга одоо явцгаая гэсэн ийм зүйлээр одоо илтгэлээ дуусгая. Анхаарал тавьсан баярлалаа.